Хамгаа сайр таавда хачин сайхан охиноос нь. Аав гэдэг үг аманд ороод ирэхээр л аанда нулимс нүдэн цээлхнээд ирдэг юм. Манай аав ер нь бол надад чи чадахгүй, чи мэдэхгүй гэдэг үгийг л хэлдэг байсан юм. Тэрхэн үедээ их дургу хүрдэг байж лээ. Одоо эргээд батхны тэнэгхэн охиноо улам сайн яваасаа гэж хэлдэг байсан юм болоо да. Тэгсэн мөртлөө миний сонгосон сонголтыг өгөөсөхдөггүй дандаа дэмждэг сайн хүн шүү. Аавын үг их таацтай. Тэр нь жохоо юм уухаараа сэтгэл нь хөдлөөд уйлж ирээд л ярина. Нэг өдөр аавыгаа их уурлуулад намайг нэг мотор цохоод авдаг юм байна. Би яах вэ? Шартай юм болохоор эргүүлээд нөгөө мотор нь цохоод авдаг юм байгаа сте. Тэгсэн аав нэг их том харснаа өрөөрөө яваад өглөө. Маргааш нь би зөндөө их гимшээд аавынхаа урдаас юм авч идэх нь битгийхэл үг дуурдаг хинбэ чи гэж өөрийгөө нэг зэмлэж ажлаа тараад гэртээ орж учиргүй уучлалт гуйдаа гэж бодоод гэрийн үүдэнд ирсэн чинь аав ээж хоёр суугталцчихсан дэлгүүр ороод урдаас хоёулаа инээгээд ирж байна. Тэгэхээр нь л урдаас нь учиргүй уйлж ирээд уучлаарай аава гэсэн чинь гэдэл инээсэн юм. Эцэг их гэдэг үр хөвгттэй гомддгүй юм байна лээ. Аавыгаа гомдоож байсан, өөрөө аавдаа гомдож байсан үе зөндөө олон. Гэхдээ хэцүү үед хэн ард минь бат зогсож байна. Аав минь л байдгийн билээ. Үг нь хатууж ухааруулна. Миний охин жаргалтай байна уу? Энэ амьдралдаа өдөр болгоны хөвгчлөлтэй байгаарай. Аав нь зохицуулнаа. Хэцүү байна уу? Аав нь ойлгож байна. Гэдэл энэ үг болгон миний санаанаас хязгаарч гарахгүй байх. Насан туршдаа хадгалж үр хөвгттэй ч хэлнэ гэж охин нь бодд юм шүү. Болно доо, бүтэндээ гэдэг үгийг охин нь танаасаа сурсан юм шүү дээ. Одоо ч тэр үгийг амандаа байнга хэлээд сайн сайхан явж л байна. Өвдөж зовсон хүнд туслана, тэнд хүнд юм хүргэж өгнө, тэнд таал байдаг. Хүүхдээ цэцэрлэгээс нь авмаар байна гэхэд таал авдаг. Найз нь өвдлөө амьдрал хэцүү байна гэхэд таал очиж аргадаг. Танаас минь өөр хүн байдаггүй юм шиг. Ажил нь бүтлгүүдэд ирэхэд ч инээж ирээд үнсдэг хүн тааман л байдаг юм шүү. Та байхгүй газар таны минь орон зай дуцдаг байлгүй дээ. Богинохоонч гэсэн сэтгэлийн үгээ бичлээ аваа. Гэргийнхээ гэрээнд үргэсэн эр хүн хүүхдүүдийн хинээр солихгүй аав минь таньда сэтгэр охин нь дэндүү хайртай шүү.